Тэг хүн ер нь ажиглагддаг байхгүй юу? Сайн хүн муу хүн гэж нэг юм онол байгаад байна шүү дээ. Аль нь сайн хүн, аль нь муу юм. Энэ хүн заавал муу юм юм. Тэгэхээр хүн нөгөө нэг өөрт нэг юм мэдрэмж байдаг байхгүй юу? Өөртөө хайртай хүнтэй л хүн суух хэрэгтэй гэж бидний өвөг дээд хэлж ирсэн юм. Тэг би хаа царай цус ажил төрөл хамаагүй. Маш сайн хүн байвал өөрт нь сайн байвал тэр хүнийг сонгох хэрэгтэй. Тэрнээс энэ өөрт нэг сайн биш царай цустай нэг сайхан өндөр сайхан майхан царайлаг мараалаг байна гэд тэр бол хамаагүй. Тэр нь өг багш царайны сайхнаар зайсэлэхгүй гэд тэр сонголтоос бүх юм шалтгаална. Ер нь би эмэгтэй талаас нь ярина л да. Эмэгтэй хүн өөрийгөө хайрладаг, өөртөө хайртай хүнтэйгээ суу. Тэрнээс ш бусдаар тэр нөгөө нэг өөрөө сайн болчоод тэрнийхээ анаас гүүгээл ингээл яаж яж байгаа л ингээл өөрийн болгоод ингээл нийлдэг. Тэгтэл нөгөө хүн чинь нэг юм сэтгэл дүүрэн биш, өөрт нь тийм ингээл яахгүй шүү дээ. Нэг сайн хандахгүй шүү дээ. Анхнаасаа нэг тийм сайн биш. Тэр бол ерөөсөө тэгэл насаараа цоо биш шүү дээ. Ерөөсөө сайн хүнээ л өөртөө сайн хүнээ олцох хэрэгтэй л гэж эмэгтэй хүний зүгээс би хэлгээд. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол нэг бас үг байгаа дагаамаа. Үг энэ дээрийн өгчдөөс гарсан үгнүүд их үнэн байдаг шүү дээ. Нэг харахаас хань гэж байдаг та гэл нэг эмэгтэй яг тийгээс шүү дээ. Энэ ерөөсөө яг хань, энэ миний л хань. Энэ миний л хань болох хэвээр хүн байна. Гэдгээл олж хараад тэгэл олж хараад хайрлах нь тэгэл би энийг олсон хүн чинь ингээд би энийг маш гоё хайрладаг л байхгүй юу. Яг их хайртай хүмүүс чинь нэг гоё юм өгчихсэн, нэг гоё юм олсон тал энийг өгчихсэн тэрэндээ гэл ингээд нэг юм бүгд сэтгэлээ зориулаад байдаг штеп. Тиймгүй хүнийг олгосон гэд нийлчихээрээ тэгэл энэ амьдрал бүтэхгүй болчдөг. Тэгээ би энийг хайрлахгүй байна гэдэг чинь итгэл байхгүй шүү дээ. Тэг их хайртай усуд биендээ итгэдэг байхгүй юу? Их хайртай усуд биендээ итгэдэг. Итгэхгүй амьдрал бол ерөөсөө амьдрал болохгүй шүү дээ. Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab ажиллаж байна.